Матай намын 6-9 9-с эхлээд 13 хүртэл бүгдөө харъя. Бидний маш сайн мэддэг үг байгаа. Бид нар үргэлж шинэ эзний заасан залбирлаар залбирдаг. Тэгээд энэ эзний заасан залбирлыг бол би багаар олон өнцгөөс сарж та бүгдэд тайлбарлаж өгөхийг хүсэж байна. Тэгээд энэ бурхны үг учраас дахин бид нар хамт уншицгаая. Тиймд ийхүү залбир Тэнгэр дэх бидний Аава, таны алдар ариунаар дуурстугай, таны хаанчлал эртүгай, таны таалал тэнгэрчээ газарт бас биелтүгай. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэндээ хайрлаач. Бид өртөнгөдөө уучлсны адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлахад бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээж. Хаанчлал хүч чадал алдар суу мөнхөд таны. Амен. 나와 권세와 영광이 아버지께 영원히 쌓아나이다. 아멘. За бүгдээрээ эсний өмнө нэг 15 минут үгийг сонсон. Тэгээд өндөр магтаад залбирна нилээн гүнзгий бурхны өмнө залбирч бас магтахыг хүсэж байна. 5 дахь өдөр бол маш гайхамшигтай цаг байдаг. За 3 дахь өдөр орой бид нар эсний үгийг сонссон. За тэр 3 дахь өдрийн оройны номлосон номлол бол бурхан бол бидний ааваа сэдвтэй. Аав гэдэг маань агуу түүнээс өөр агуу нэгэн байхгүй, зөвхөн аав л агуу. Тэр бол агуу нэгэн. Тэр ямар утгатай юм бэ? Бид нар агуу хүчрхэг бурхан гэж яриад байдаг. Бид нар бол бурханыг өндөрт үнэхээр өргөж байна. Бурханд бид нар алдар магтаалыг өргөж байна гэж ярьдаг. Тэр агуу өндөрт байгаа, тэр түүнээс агуу том нэгэн байхгүй гэж Еврей номын 6 дээр байдаг. Бурханаас өөр хинч агуу бишээ. Бурхан өөрөөрөө тангаргалсан. Бурханаас агуу нэгэн байхгүй. Бурханы өмнө бид нар эрэхтэй. Үнэхээр тэр бол агуу гэсэн тэр итгэлийн амьдрал дотор бид нар бурханд өмнө очих хэрэгтэй. Тэгэхээр энэ бидний амьдрал, бидний итгэлийн амьдрал, бидний хүндэтгэл мөргөл, бидний магтаал, бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөхөөр эрэхтэй бид нар хизээч би өөрийнхөө зүрх сэтгэл дотор ямар нэгэн тийм харьцуулсан зүйл байж болохгүй. Аамен. Миний зүрх сэтгэл дотор хоёр зүрх сэтгэл байж болохгүй. Хоёр зүрх сэтгэлтэй байж болохгүй. Хэрвээ би бурханы өмнө ирээд зөвхөн бурхан л агуу нэгэн зөвхөн бол бурхан. Тэгэхээр Есүс ч гэсэн мөн тийм зүрх сэтгэлтэй байсан үгэн дээр ийм зүрх сэтгэлтэй бэ. Есүс Христийн зүрх сэтгэл учраас даруй зүрх сэтгэлээ гэсэн үг. Тэр даруй зүрх сэтгэл гэдэг маань бидний үндсэн суурь болох ёстой зүйл юу вэ? Бол надаас агуу нэгэн. Амен. Юутай ч харьцуул зүйрлүүлшгүй агуу нэгэн. Бид нар ямар нэгэн зүйлийг харьцуулнаа гэдэг маань. Бид нар ямар нэгэн зүйлийг харьцуулнаа гэдэг маань татгалзах, үл тоомсорлох. За бид нар хайртай гэж хэлсэн хэрнээсээ энэ хайрыг бол өөр зүйлтэй харьцуулах боломжгүй шүү дээ. Хэн нэгэн хүнд бид нар хайртай байх юм бол за бид нар ч гэсэн хүүхдүүдэд бас харьцуулаад ялгуурлаад тэр энэндээ би хайртай тэрэндээ хайргүй гэж бол хэлдэггүй шүү дээ бүү. Хүүхдүүдийг бол хайрлахад хизээч бид нар бол харьцуулж ялгуурлах боломжгүй. Яагаад миний хүү миний охин учраас хинтэй ч зүйрлүүлэх харьцуулах боломжгүй. За чи яагаад энийг чадахгүй байгаа нь тэр тийм сайн хийж яхад гэж хүүхдтэй бол хэлж болохгүй. Харин миний хүү бол хамгийн агуу сайн, миний охин бол хамгийн мундаг наа гэсэн үнэхээр бус хүүхдүүдтэй харьцуулахгүй, бус хүүхдүүдийн доор хийхгүйгээр за тэгэхээр та энэ чинь сайн, тэр хүн чинь та энэ чинь сайн мөртөө энэ чинь муу байна гэд өөр хүмүүстэй нөхрөө ч юм уу эхнэрээ ч юм харьцуулаад бас тэгж яриад байж болохгүй. Харин бид нар бурхны өмнө эрэхтэй. Бурхан бол юунаас ч агуу ааваа. Тэр бол ааваа гэж хэлж байгаа тэр байдал маань бол маш агуу юутай ч зүйрлэшгүй нэгэн.
Бурхны хүсэл юутай зүйрлэшгүй. Бурхны үг юутай зүйрлэхийн аргагүй. Бурхны арга барил юутай зүйрлэхийн аргагүй. Амен. Бурхны хүч чадал юутай зүйрлэхийн аргагүй. Бурхны аз жаргалыг юутай зүйрлүүлэх боломжгүй. Харилцуулах боломжгүй. Миний зүрх сэтгэл дотор хоёр зүрх сэтгэлтэй байж би үнэхээр сайхан зүйл дотор би үнэхээр баяр хөөртэй байх ёстой байтал би эснийг гэж ирлээ гэж бодох юм бол энэ муу зүрх сэтгэлээ. Яагаад бид нар энэ харьцуулж зөөрлүүлж бодлогоогоор миний зүрх сэтгэлээр өөр бодол санаа байхгүйгээр энэ гайхамшигтай 5 дахь өдрийн орой үнэхээр эрхийг хүсэж бүр хүсэмжлэн ирсэн. Амен. Би яагаад инэв? Та нар яагаад инэв? Яагаад бидний зүрх сэтгэл дотор ямар нэгэн төрийг зөөрлөж болохгүй. Би энэ биш харин би өөр зүйл хийх ёстой байсан юм да. Гэх юм бол энэ бурхныг үгүйсгэж байна. Яагаад тэр бурхан бол бидний аав. Тэр бол агуу нэгэн. Амен. Есүс тийм зүрх сэтгэлтэй байсан. Амен. Даруугийн даруу байж өөрийгөө дорын дорд болгож боолын дүрийг өмссөн гэдэг маань энэ бол мэдээж бурхны дотор дор байна. Тэрнээс өшөө илүү гүнзгий зүйл юу байна вэ гэхээр бол надаас агуу нэгэн эрхэм дээд нэгэн гэсэн тийм зүрх сэтгэлтэй байсан учраас ариун эцэг бурхан тэр өөрийнхөө нэрийг өөрийнхөө хүслийг буулгаад тэр өөрийнхөө үнэхээр хэлэх үгийг ч гэсэн хойш нь тавиад өөрийнхөө хүслийг бүх зүйлийг хойш нь тавиад аавын хүслийн дагуу хийнэ гэсэн бол заавал тийм итгэлийн зоригтой байсан. Амен. Тийм болохоор бидний итгэлийн амьдрал гэдэг маань энэ аав бурхан аав биеийн тэр итгэл бурхан аавын дотор байгаа бидний итгэлийн амьдрал гэдэг маань жинхэнэ бидний дотор бол намайг шууд захирах хэрэгтэй. Амен. Эзний өдрийг бид нар сахин гэдэг маань хэцүү гэж бодох юм бол аль хэзээний бидний зүрх сэтгэл дотор бол хагарал үүссэн байна. Бурханы өмнө бид нар хүндэтгэл мөргөл өрөختөө өөр зүйл бодоод өөр зүрх сэтгэлтэй байгаад би өөр зүйл хийх ёстой байтал би яагаад энэ 5 дахь орой ирээд энд би ингээс сууж ядیں гэсэн энэ зүрх сэтгэл болвол байж болохгүй. Харин энэ газар ямар газар вэ гэхээр аав сүнсээр үннээр мөргөх тэр газар шүү дээ. Одоо энэ цагт. Амен. Сүнсээр үннээр сүнсээр бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөнө гэдэг маань би болвол заавал өөр цагт өөр хүсэл өөр ажил та болоод энэ хүндэтгэл мөргөлийг бол харьцуулахын аргагүй. Амен. Энэ бол ерөөсөө миний би бол энэ 5 дахь оройны залбиралд ирэхгүй бол би үхнэ гэсэн тийм зүрх сэтгэлээр ирэх хэрэгтэй. Давид хааны хувьд тийм зүрх сэтгэлтэй байсан. Үнэхээр тэр цангасан буг ус хүсэгтэй адилхан. Тэгээд өөрийнх нь бол тэр аминд асрах. За би өөрөө ч гэсэн тэрийг бас мэдэрч үзсэн. Нэг удаа хүндэтгэл мөрөглийн төлөө би бэлдэж байхад маш их сандарч би бол яг хизээгээ сайн мэдэхгүй байна. Усч байхгүй, усч уух боломжгүй. Магтаал ихэлсэн. Тэгээд ерөөсөө хоолоо гатаа дуу гарахгүй байсан. За тэгээд нэг ганц болго усчулсан уух юмсан гэж бодсон. Тэгээ ус бол маш их уухыг хүссэн, магтах гад байдаг. Гэтэл хоолоо бол ерөөс маш их хатсан учраас хоолоо гарахгүй жичрээд байсан. Нэг ганц болго ус уусан бол гэд би гараа хөдлөсөн чи хин нэгэн надад ус хөргөж авчирч өгсөн. Тэгээд тэр усыг балгаснараа миний хоолоо бол гарсан. Харин тэгэхэд бол үнэхээр амт цанхад хоолоо бол маш их өвдсөн, түүнтэй адилхан үнэхээр тэр цангасан буг ус хөвсмжлэгтэй адилхан үнэхээр тэр голд очиод ус уухад тэнд бол матар ирээд тэнийг барьж ийдсэн ч хамаагүй ямар ч байсан тэр бол цангасан учраас ус уух хэрэгтэй. Яагаад өөх гэж байгаа учраас цангаад өөх гэж байгаа тийм зүрх сэтгэлээр би ч гэсэн бурхныг бол хүсэмжлэх хэрэгтэй. Би бурхныг хүсэмжлэх хэрэгтэй. Амен. Тэр байр суурь маань, тэр итгэл, тэр дуулуур бурхан аав гэсэн тэр бидний тунхаглал бид нар аваа гэж дуутахад ийм зүйлүүдийг л боддог шүү дээ. Бурхан болоод намайг хайрладаг. Миний аав учраас намайг хайрладаг. Яагаад тэгэхээр аав хүүхдийнхээ төлөө хийж өгч байгаа зүйлийг л боддог. Аавын зүйлүүд минийх гэж бодоол. Аав хичнээн намайг хайрладаг лээ. Намайг хичнээн хамгаалдаг лээ. Намайг бол төгсгөл үгээ хайрлана. Тийм ээ. Бурхан болоод биднийг хайрлана.
бол энийг бол олон хэлэх хэрэггүй. Харин үргэлж бид нар аавын хайрын дотор бол бид нар байгаа. Гэхдээ энд өшөө илүү агуу гүнзгий хүсэл байна. Тэгэхээр миний итгэлийн амьдралыг юутайч зүйрлүүлшгүй аавын хүсэл агуу. Амен. Аавын төлөвлөгөө агуу. 아윈 도샬 미니 후차달 아윈 도샬 아윈 도샬 미니 문хэм 예수스 Иохны илчилт номын 12 дээр аавын тушаал болоод мөнх ам гэж хэлсэн. Амен. Тийм зүрх сэтгэлээр бид нар Бурхны өмнө ирэх хэрэгтэй. Тийм итгэлийн амьдралаар аавыг хайсан тэр итгэгч итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл дотор би энэ өргөлийг өргөтөө ч гэсэн би энэ жил бүр нэгэнгүй өргөлөө өргөх хэрэгтэй. Амен. Тэгэл өргөлийн талаар ярихаар хүмүүс мөнгө гэл. За энэ өргөлийг өргөхдөө миний зүрх сэтгэл дотор ямар бодол байх ёстой вэ? Би энэ мөнгөөр өөр зүйл авах ёстой байсан штэ гэсэн тийм бодол зүрх сэтгэл байхгүй байх хэрэгтэй. Энэ надад хайран байна. 0.01111 0.001 энэ бол маш их хайрын гэж бодож болохгүй. Тэгээ зарим хүмүүс юу яаж хийдэг вэ гэхээр дараа нь өргөё гэж хэлдэг. Дараа нь өргөе. За цуглуулж агаад за нилээн их өргөе. Нилээн хадгалж хурааж агаад дараа нь бол нилээн том өргөнө. Үгүй. Тэр бол айл хизээний тэр хүний зүрх сэтгэл дотор бол Бурхан аавыг үйлчлэх зүрх сэтгэл бишээ. Жинхэнэ аавыг мэднэ гэх юм бол жинхэнэ аав агуу нэгэн Бурхан болоод үнэхээр юутаас зүйрлэшгүй цор ганц Бурхан маш их гайхамшигтай нэгэн гэсэн тийм зүрх сэтгэл миний дотор байна гэх юм бол өргөл өргөхдөө жоохон ч гэсэн хоош нь бол ухраах биш харин урдчлаад өргөнө. Тэгэхээр тэр өргөл дотор хамгийн ариун өргөл нь юу вэ гэхээр анхны үр жимс. Амен. Үргэлж Бурханд бол урдчлаад өргөдөг. Өөр зүйлийг хийхээс өмнө бүх зүйлийг төрүүлж өргөдөг. Бурханд өргөдөг. Миний зүрх сэтгэл дотор бол юутай ч харьцуулшгүй. Бурхан бол гайхамшигтай Бурхан. Гэсэн зүрх сэтгэлээр бидний нүдэнд бүр хүсэмжлэн тэрийг бол бидний нүдэнд харагдана. Бид нар хүндэтгэл мөрөглөөр дамжуулаад Бурханд хүндэтгэл мөргөл өргөхөд бүх тийм зүрх сэтгэлтэй байх юм бол айл хизээний тэр нүдэнд нь за би өнөөдөр бол хэдэн сая төгрөг хураах байтал ирлээ бишээ. Харин Бурханы энэ ариун өргөнд орж ирнэ гэдэг мэн бол маш агуу, эрхэм, чухал. Амен. Аавтаа уулзгаар ирсэн гэсэн тэр зүрх сэтгэлээр бид нар энд ирсэн шүү дээ. Тэр хүндэтгэл мөргөлийн цагаар үнэхээр Бурханы амжилттай хүндэтгэл мөргөл өргөхийн төлөө ариун сүнсээр дүүрэн байж, үнэхээр сүнслэг хүчээр дүүрэн байж, Бурханы үг бол ерөөсө урсан гарч байхад үнэхээр тэр амийн усын гол урсан гарч байгаа юм шиг тийм зүрх сэтгэлээр жинхэнэ Есүс Христийн зүрх сэтгэлээр тэр өөрийгөө дорд болохоос өмнө бол надаас агуу нэгэн аавын тэр хүсэл миний надаас агуу тэр хүслийг би бол хийж үйлдэж би дуулууртай байж хийнэ гэсэн сэтгэлээр бид нар нэг удаа биш байнга тэгж цуглах болгондоо тийм зүрх сэтгэлээр Бурханд үйлчлэхийг хүсэж байна. Амен. Хүндэтгэл мөргөл та бүгд өргөхөр ирсэн үү? Амен. Өмнө заримдаа бол ерөөсөө амиа тавиад ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол Бурхан бол агуу учраас Бурхан бидний амнаас шиг агуу том бидний энэ орчин нөхцөл байдлаас ч агуу том Бурхан энэ ертөнцийн бүтээлүүдээс энэ огторгын бүтээлүүдээс ч агуу том нэгэн тийм болохоор бид нар бол заавал Бурханы өмнө ирэхдээ агуу нэгэн Ром номыг харъя. Ром номын 11 Ром номын 11 33-аас 36-г уншия.
Аяа бурхны мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүмбэ? Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Эзний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн түүний зөвлөгч шин болсон бэ? Хэн өөртөө эргүүлж төлөвлөхээр түүнд урдчлан өгсөн бэ? Учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үрд байх болтугай. Амен. Ром номын 11:33-аас 36. Амен. 이 말씀을 보시면 За тэгэхээр энэ үгийг бид нар харах юм бол 지금 사도 바울의 Илч Паул 고백입니다. Библийн бол ерөөсөө хэлж байна. 진짜 외치는 고백. Бүр хашгирч байгаа. Үнэхээр хашгиран хэлж байна. Үнэхээр түүний тэр зүрх сэтгэл дотроос урсан гарсан тэр за тэгэл баяр хөөртэй байна. Аяа бурхны мэрэгэн ухаан болон мэдлэгийн баялаг юутай гүнзгий гэж бол хэлээгүй. Маш их баяр хөөртэйгээр хэлж байна шүү дээ. Маш их баяр хөөртэй байгаа учраас, маш их өндөр агуу учраас энийг бол даах боломжгүй. Энэ бол маш агуу том нэгэн гэсэн бурхныг бол хэлж байна шүү дээ. Амен. Дахиад бид нар нэггүй сайн харъя. 33:11 Ром номын Аяа бурхны мэрэгэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүмбэ? Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй вэ? Түүний замууд нь ямар олж илрүүлшилгүй. Ийм байгаа учраас үнэхээр бид нар сүм чуулган дээрээд үгийг сонсохдоо хүндэтгэл мөргөл өргөхдөө юу ч хийсэн миний зүрх сэтгэл дотор би өшөө илүү сайн хийх байсан миний бодол. Би ертөнцийн замаар жоохон яваад би бол хайгаад олоод хийх боломжтой гэсэн зүрх сэтгэлтэй байгаад миний зүрх сэтгэлийг бусдтай бол зүүрлүүлээд байх юм бол энэ ямар сүнслэг мэдрэмж байхгүй. Би хичнээн сайн зүйлийг хийж чаддаг байсан ч гэсэн. За тэгээд баян хүнийг эзэн ингэж хэлсэн. Баян хүн бол за тэгээд тэмээ зүүнний сөвөгчээр орно. Тэр бол мөнхийн улсад орхоос шиг амархан гэж хэлсэн. Тэгэхээр би бол энийг маш амархан хийхийг хүсэж байна. Би бол энийг өшөө сайн хийхийг хүсэж байна. Өшөө би толгоогоо жоохон ажиллуулах юм бол би бол бурхнаас ч илүү сайн байна. Бурхны хүсэл бол бурхны төлөвлөгөө. За энэ бол бурхны үг юм уу? Бурхны үг бол сүүлийн цаг үед бол энийг хийж хэрэгжүүлэхэд хэцүү үг байна гэсэн тийм бодолтой хүмүүс ч байдаг шүү дээ. Тийм учраас тэр баян хүний талаар хэлж байна. Тэгээд тэр хүн бас нэлээд дээд сургууль төгссөн мэдлэгтэй хүмүүс өөрсдөө тэгж бодох юм бол тэд бол сууж байгаад өөр зүйл бодож байна. Юу бодож байна? Би эднээс ч илүү сайн хийж чадна. Тэр магтаалчны онц биш, номлолч онц биш. Би залбирч сайн чадна гэж бүх зүйлүүдийг аягүй өндөрт бодоод харьцуулаад тэнд байгаа зүйлийг өгүүлэхэд ээж бол болохгүй. Энэ бол ерөөсөө байж болохгүй зүрх сэтгэлээ. Тэгэхээр бид нар бурхны өмнө эрэхтэй хүндэтгэл мөргөл өргөхдөө бидний анхны тэр амнаас гарч байгаа үг тэнгэрт байгаа бидний эцэг минь энэ надаас агуу энэ бүхий л зүйлүүд нэгд нэгэнгүү харьцуул юутай ч харьцуулшгүй энэ сүм чуулган ч гэсэн маш үзэсгэлэнтэй эзний бие учраас маш үзэсгэлэнтэй. Амен. Үгч үзэсгэлэнтэй энэ бүхий л зүйлүүд би өөрийнхөө бодлын даван гарсан тийм гүнзгий бол ерөөсө бодолтой байх хэрэгтэй. Илч Паул болохоор явах тусам нэхэр тийм төгсгөлгүй тийм сүнслэг мэдрэмжтэй байсан бэ гэхээр Паулийн хувьд болохоор бурхны хувьд өөрийнхөө тэр мэдлэгийг бол тавих боломжгүй. Бурхан бол агуу өргөн өндөр хүчтэй. Бурхны үг, бурхны сүнслэг бурхны тэр бүхий зүйлүүд маш их үзэсгэлэнтэй. Миний бүхий зүйлүүд бол ялгцаа гэж хэлсэн шүү дээ. Тэгж хэлсэн явах тусам сүнслэг хүчрхэг болсон шүү дээ. Харин бидний итгэлийн амьдрал явах тусам бурхан аавын өмнө үнэхээр бурхнаас давж гарах юм бол тэнд бол ямар сүнслэг зүйлүүд байхгүй болно. Би зүрх сэтгэл дотор бүх зүйлийг харьцуул зөөрлүүлж хараад байдаг болно. ертөнцийг сайхан харагддаг болно. Өшөө агуу илүү харагдах нь байна. За тэгэхээр хүний өмнө бид нар бүхийгээд байдаг болох нь байна. Хүний тэр мэдлэг хүмүүс бол бурхнаас илүү агуу харагдаад явчих нь байна. Тэгэхээр бид нар бол аль хэзээ хаанаас эхлээд нураад унчих вэ гэхээр Тэнгэр энэ эзний заасан залбирал ямар агуу үнэхээр утга учиртай вэ? Анхныхаа ишилдээс эхлээд ерөөсөө нурч байна шүү дээ. Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэл эндээс эхлээд нурах юм болоод түүний тэр итгэлийн амьдрал бол сүнслэг мэдрэмж хүч чадал бурхны ажлууд бол байхгүй болно. Тийм болохоор эзэн залбирахтаа
та нар ингэж залбираа гэж хэлээд төрүүлээд тэнгэрт байгаа бидний эцэг минь тэнгэр болон түүний нэр түүний зөвхт байдлыг бол доош нь буулгаж ирээд тэгээд тэр өдөр тутам юм дарахыг дараа нь тэгээд нэлийн харьцуулахгүйгээр хоолхон тавиад хамгийн гол чухал нь юу юм бэ гэхээр идэхээс өмнө биднийг идэхээс өмнө чухал зүйл юу байна тэр юу вэ тэнгэрт байгаа бидний ааваа гэсэн зүрх сэтгэлтэй бай гэж. Тэгэхээр бид нар энийг маш их гүнзгий бодох хэрэгтэй. Миний өөрийн хэлж байгаа үг тэнгэрт байгаа бидний ааваа миний энэ нөхөр итгэл байх хэрэгтэй болох хэрэгтэй. Би бурхны өмнө тэр үгийн өмнө өвдөг сөгдөн бурхан надад илгээсэн Есүсийн нэр аавын нэр тэр нэр бол агуу нэрээ. Тэр нэрэнд бол хүч чадал байна. Тэр нэрлэл миний хүч чадал, миний аврал, миний хүч чадал, миний ам, миний эмчлэгч, эдгээгч эзэн Есүсийн нэрийг хэлж байна. Амен. Тэгэхээр бидний зүрх сэтгэл дотор ийм зүйлүүдийг бодох юм бол бус зүйлтэй харьцуулахгүй байж чадах юм бол бурхан болон миний хооронд бол маш их зохицолгоотой болж ирнэ. Бүрэн төгс үнэхээр энэ зохицолгоотой болж бурхан бол гайхамшигтайгаар ажиллана. Сайн зохицолгоотой болно. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үгийг бодоод бүгдөө магтсныхаа дараа бурхан аваа бурхан минь та бидэнд Есүс Христийг өгсөн, илгээсэн. Тэр Есүсийг илгээсэн тэр бүрэн төгс хүсэл маш агуу. Бурханы хүсэл агуу гэсэн зүрх сэтгэлтэй байж өнөөдөр бүгдөө энэ цагт магтаад тэгээд залбирая. За бүгдөө эзний заасан залбирал тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай өдөр тутам юмд алахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлснаа өөрсдийн минь өрийг уучлаач. Бидний уруу татлахад бүх автуулаач. Ёрын муугаас гэтлгээж хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таних. Амен.